Вонжумж дахин жолоод шийж байх бөгөөд нэгэн хүнтэй ажилдаа байгаа тул очих боломжгүй хэмээн уцаад аслаа. Жуминий гэр бүл анх дөрвөлөө байсан бөгөөд том хүн багаасаа бие муутай байсан ч нэгэн өдөр ослоор нас баржээ. Үүнээс болж ихнэр нь гинтийн зочирт орж айж маажмар ухаан санаагаа алдаа саяхан алга болсон байлаа. Харин тэдний баг хүн багаасаа сууд хүүхд хэмээн үнэлэгдэж явсан. Оожун ээж ах хоёроо дэндүү багаасаа алдснаас болооч тэрөө айжмар ачирхалтай гаж болж эхэлсэн. Тэрээрч байн хий юм хардаг болсон бөгөөд улам бүр төрөмгий хүчрхийлж болж хувирсан байлаа. Нэгэн удаа Вонжумж гэртээ ирэхэд хүүхэд нь "Аава, манай багш ирсэн, бид хоёр тоглож байсан ч багш ядраад хөдөлгөөнгүй болчихлоо" хэмээн аавдаа хэллээ. Жуминж очиж артал хүүгийг нь багш сандал дээр хөлөөсөн байх бөгөөд тэрээр сандраа очиж альчуурыг нь автал аль хэдийнэ өгсөн байлаа. Үүнийг харсан Вонжумж үүнийг чи хийсэн үү гэхэд 저 여자가 저번에 날 화나게 했잖아. 항상 다른 애들 편만 들었다고. 이건 살인이야. 아빠가 신고하면 너 꼼짝없이 감옥 가는 거라고. 신고해봐. 난 경찰 아저씨에게 아빠가 한 거라고 해야지. 아, 게다가 엄마랑 형도 아빠가 죽였다고 하면 되겠다. гэж хэлэн Оожунд сүрдүүлэн үлцэн амьдралаа шаран далсмааргүй байгаа бол наатаха урдан зайлуул хэмээн Жуминд хэллээ. Жуминд өөр арга байхгүй байсан тул байшингийнхаа урд талд нөх ухаан багшийг нь боллоо. 내 아들이 살인마다. 그래도 내가 부모니까, 내 아이니까, 내겐 가장의 책임이 있으니까 책임감 있게 마무리 지어야겠지. Тэрэж болж дуусан гэртээ орон хүүгийн яалгыг нээтэл 오중아? 아빠도 엄마랑 똑같네. Үүний дараа цагдаагийн алба гэртээ амиа алдсан эрэгтэй болон муу хашааны урд хэсгээс 20 орчим насны эмэгтэй нөхцөл олдсон ба цагдаагийн мөрдөн шалгалтаар Вонжуминий хүнөөсөн зэвсгүүд дээрээс хүүхдийг нь хурууг нээхдээ яг таарч байна хэмээн мэдээллээ. Цагдаач хүүхдээс чи үнэхээр энэ бүхнийг хийсэн үү хэмээн асуутал үгүй үүнийг аав хийсэн. Би ямар ч буруугүй болохоор итгэх хэсэг нь таны л дур хэмээн хэллээ. Үүнийг сонсон цагдаач зэвүүцэн хүүхд рүү уурлахад 괜찮아요. 저 8살이잖아요. уг босын явдлаас хойш олон жил өнгөрсөн байх бөгөөд Вана Вонжуминий хүүхэд байхад нь айлгаад байсан гимгүү мөртлөө эвгүй царайтай ах цагдаад баригдан өмнөх аимшигт дэрэгтээр ажиллаж байсан цагдаа өгшөрсөн ч ажлаа хийж л байлаа. Гэтэл явган үнэ замаар хэдэн хүүхдүүд ярилцаад явж байх бөгөөд цагдаад нэг л танил хоолой сонсогдов. 난 다 괜찮아. 완전 그냥 배보다 고시.